За сайн байцгаана уу? Та бүхэнтэйгээ ойр дуулцсангүй. Тэгээд цаг хугацаа чинь харуулсан сум шиг өнгөрч байна. Ерөнхийдөө тэнийг мэдсэн чинь шинжил нэлээ ойрцсон байна. За тэгээд ойрд сонь сайхан юу болсон талаараа жоохон хууч өрөө гэж бодож байна. Яг уу эмийн сангуудынд вакцинжуулалтаа хийдэг байхгүй юу? Тэгэхээр тэрнтэй холбоотойгоор ачаал бол маш ихсэн. За тэгээд ямар төрлийн вакцинууд хийлгэж байна гэвэл томоогоо сэргийлэх вакцинуудыг хийлгэж байгаа. За тэгээд мэдээж энэ хүмүүс чинь эрүүл мэндэд маш их анхаарах юм. Тэгээд томоогоо сэргийлэх вакцин хийлгэнэ. За дээрээс нь нөгөө herpes вирусаас хамгаалах вакцин ч юм уу, уушгины одоо хатгалгаанаас хамгаалах вакцин гэдэг ингээд хүмүүс хийгдэж байгаа. Мэдээж энийг бол эмч ямар хүнд яаж хийх юм, ямар тунтаагаар хийх юм, хэд удаа хийх юм гэдэг бүх юм ингэж үнэлгээ өгсөн үүдэн дээрээс энэ вакцинуудыг хийлгэж байгаа гэж ойлгож болно. Тэгэхээр мэдээж вакцинаас татгалзаж байгаа хүмүүс ч бас байж гэн. Тэгэхээр энэ бол тухайн хүний өөрийнх нь сонголт. Яг уу вакцин хийлгээд зарим хүмүүс нь тухайн жилдээ ч гэдэм үү шигний хатгалгаагаар өвдөөгүй ч гэдэм үү вирусын ханадаар тусан ч гэсэн хөнгөн туслаа гэсэн хүмүүс бас маш их байдаг. Тэгэхээр энэ бол шинжлэх ухааны нотлохын тулгуурласан ийм вакцинжуулалт гэж ойлгож болно. За тэгээд энэтэй холбоотойгоор мэдээж ачаал ихсэж байгаа. За амьсгалын замын өвчтөн хүмүүс маш их хөвшлүүлж байна. Ялгаагүй. За тэгэхээр өвчин намдах ч юм уу халуун боруулах хэмжлэгийг хамгийн түрүүнд хийгддэг. Та нар бас бараг эмчээс илүү их мэддэг болсон байх гэж ингэж бодож байгаа. За сүүлийн үед яригадаад байгаа нөгөө ямар хин эмчилгээдээ тий оруулж ирээдсэн янз бүрийн бүтээгдэхүүнийг бол ууж байгаа хүмүүс нэх харагдахгүй. Ямар ч байсан эргэн тойрны хүмүүс одоо хамт ажилладаг хүмүүсээс асуухад ерөөсөө тийм огт хэрэгэлдэггүй. Тэгэхээр хүмүүсийн мэдлэг ямар төдий ч сайн байна. За төдий хэмжээгээр одоо янз бүрийн хэмээх хэрэглэхгүй өөрийнх эрүүл мэндийг онцгой анхаарах юм ажиглагддаг юм аа. Тэгэхээр энэ иймэрхүү эрүүл амьдралын хэм маягт манай монголчууд бас сүүлийн үед суралцах гээд тийм ээ янз бүрийн юмнуудад шүүлтүүртэйгээр хандж байгаад нь маш их таатай байгаа. За тэгээд нэг иймэрхүү юм ажлын эргэн тойронд бас болж байна. За дараагийнх юм гэхлээр би чинь нөгөө өөр хавтан эмийн санд ажиллаж байгаа байхгүй яагаад тэгж байгаа юм бэ гэхлээр манай энд нэг 2-3 эмийн сан байдаг. Тэгээд занд нь одоо хүний нөөц тутлаа гингүүд нөгөө хавтангаас авч ажилладаг байгаа. Тэгэхээр би бас нэг тиймэрхүү журмаар ингээд ажиллаа явж байна. Тэрнтэй холбоотойгоор бас ачаал бол нэмэгдсэн тал бол байгаа. Тэгээд уржигдэр ингээд байжсэн чи гинэт нөгөө хуучин хамт ажиллаж байсан эмийн сангийнхан одоо шинжлэх арга хэмжээнд урьсан. За тэгэхээр би за тэгээд тэгс нөхөр бүтээр хоёулын минь урьсан юм баггүй. Тэгээд энд болохоор шинжлэх арга хэмжээ гэл тэгэхээр яг хам гоё өмсөж очино л та. Тэгээд ширээн дээр тойрсуугаал яг нэг шинжлэх уламжлалт хоолой гэдэг манайх ч юм бол цагаан сарт ерөнхийдөө адилхан хуушир бууз идэгтэй адилхан яг л энд одоо тийм юу хатаасан одоо хавирга тий хоньны хавирга ч юм уу тэрийг ингээд твтээж аваад иддэг. Эсвэл одоо юу гаханы махыг ингэж тий нуруутай тэр хэсгийг ингээд шараад иддэг. Ийм янз бүрийн ингэж юм холж иддэг юм байдаг байхгүй. Тэгээ тэр хоолоо идлээ. Мэдээж хуучин ажиллаж байсан хүмүүстэй нэг 4-5 сарын дараа уулзсан чи бас их сайхан байсан. За бүгдээрээ гэр бүлээр ирсэн байсан. Тэгээ би нөгөө нөхөртөө яваад очих гэсэн чинь манай хүн чинь одоо Осло руу юуны семинарч явсан байгаа. Чихрийн шижингийн семинарч явсан учраас ингээд бид хоёр хоёулаа байж чадсангүй. Тэгээ яг би өөрөө ганцаараа очиод ингээд оролцлоо. За тэгээ яг хоол идэж суугаад эндхийн шинэ жил чи ерөөсө бүжиг гэсэн юм ер нь бол байхгүй. За тэгээл бөөнөрөө цуглаал гой дээрээ тавьчаал тэгэл идэлээ яриал тэгэл десерт нэрэл кофе уугаал ингэж ярьсаар байгаа. Бид нар 7 цагаас ихсэн чинь 1 цаг хүртэл ярьж сууж байгаа. За тэр донд нэг 0 орох гэж нэг л одоо боссон баг. Тэрнээс бол ерөөсө босаагүй. Тэгэл намуухан хөгжим яваал тэгэл яриа суугаад идэг. Тэгээд би бас бодож байсан байхгүй юу. Монголынхаа гоё шинжлэгийг энэ хэдэд үзүүлэхсэн тэх юм бол өстой болж өгөх багтаа гэж бодож байсан. Манай Монголын шинжилж өстой ачин гоё болдог ч. Тэр гоё дээрээ тавьчил бараг танихгүй юм чи би нэг тэгэл
зориулаад үсэн янзлан гоё палаж янз бүрийн хэрэглэн за тэгээд дээрэс нь гоё бүжиглэн тий шинжлэгээр амжуулж хачин гоё болдог шүү дээ. Бүжиглсээр бол таардаг санагдаж байна. Тэгээд энд бол ерөөсөө тийм бол байхгүй. Идж чад ингээд таарсан. Тэгээд хамгийн нийтдээ нь одоо тэр орон хоол хийсэн газар манай гэрээс нэг 5 минутын газар байдаг зочдод байдаг байхгүй юу? Скандик гэж зочдод байдаг. Тэгээд тэрний ресторанд нийцсэн. Тэгээд тарчаад явдсан юм гэсэн чинь бүгдээрээ хүү энэ нэг зочдуудтай өрөөнөө захиалсан байгаа гэдэгсэн. Тэгэхээр би манай гэр ойрхон ш гэсэн чинь үгүй чамаа юу бодож ганцаар ингэж явуулж идэг. Энэ өрөөндөө ор гэт намайг тэгсэн. Тэгэхээр би авсан өрөөндөө явахтаа орол тэгэл унтаал өглөө болсон чинь гинтгээс өглөө 8 цагс ирсэн л тэгээ санаа зовоод өчтөрхөө өмсөн палачтай тий тэгэл нэг гачин царайтай юм ингээд нүгрээ будаж мудаач өглөөнийхээ цайнд ингээ оролтой нь шүү дээ. Нөгөө бүгдээрээ ингээд бодол хансан хүмүүс нь бүгдээрээ нэг ширээ суугаад өглөөнийхээ цаг уунагаа тохирсон байхгүй. Тэгээд би өглөө эрт босоод гэрлүүгээ яваал палажаа соличоол тэгэл ингээ одоо ийм хувцсан өмсөөл тэгэл нүгрээ будачаал тэгэл очсон. Тэгээд бүүнээрээ суугаад 9-с эхлээл өглөөнийхээ цаг уусаар байгаа л бод юм дэлхийн юм ярьсаар байгаа л тэгээд 11:30 хүртэл сууж ярилцлаа. Тэгээд ингээд шинжил маань ингээд дуусч байгаа ер нь аль биесээр. Тэгээд одоогийн ажиллаж байгаа эмээ сангийн шинжил болохоор манайхаас нэг ингээд нэг 30-40 минутын зайтай газар одоо машинаар яваад ингээд болно гэдгийгсэн. Тэгээд би бол тэрэнд нь бол оролцож чадахгүй. Яагаад гэвэл надад нэг төлөөсөө ажил байгаа байхгүй тийм учраас оролцож чадахгүй. Тэгээд энэ жилийн одоо ажлын шинжил ингээд дуслаа. Яг ингээд нөгөө нэм 3-4 юм купон өгсөн байхгүй юу. Юм уух тэгээд би ерөөс нь одоо уухгүй бараг энэ дээр л ерөөс огт уухгүй амсахгүй ингэсээр байгаа. Бүр бараг төсөрцөн байна. Тэгээд нэг купоноор нэг юм жоохон винол авчуулаа. Тэгээд яар зугаал хоол мол идэл ингэсээр гал таарсан. Тэгээд анх удаа гэрийнхээ хажууд байдаг 5 минутын зайтай байдаг тэр буудалд хончоод тэгээд ингээ ирлээ. Тэгээ нөгөө буцаж ирнэ гэж бодоод хамаг гэрэл мөрлөө асаач явцсан болохоор өглөө бүгдээр ингээ унтраагаад тэгээд ингээд явлаа. Шинжлээ тэмдэглэжлээ. Тэгээд уг нь нөхөртөө хоёлаа байсан бол гоё ахгүй тий. Ер нь бол аливаа арга хэмжээнд хоёлаа оролцоод ингээ явж ах шиг сайхан бол мэдээж байхгүй шүү дээ. Гэхдээ яг энүүдад ингээд битэрийн ажил ингэж таарлаа. За тэгээд өчтөр одоо манай та нар миний юунаас харсан байх одоо маш их юутай цастай ингээд маш хүүтэн өдр байсан. За тэгсэн чинь оройдоо хайлаад өглөө болсон чинь маш их халтаргатай юм болсон байсан. Тэгээд би гэртээ хуцаас очиж дахиад буудалд очиж өглөөний цай уух гэж явахдаа гутлынхаа газар хэрэлдэг юм нэг юм дорой юм юутэй юм байдаг шүү дээ. Үдэстэй юм шиг юм өмсөд ингээ явсан. Тэгээ харцангууд ажгүй ингээ яваад ирлээ. Уг нь бол бүтэн хагас бүтэн сондөр ингээд алхдаг байхгүй 5-6 км алхдаг. Тэгээд тэр халтаргаа ихтэй учраас жоохон дэмий ч юм уу гэж бодсон. Алхааг нь ч гэсэн зүг болсон юм шиг. Одоо ингээд битүү манан ерөөсө зам бараг харагдахгүй шүү дээ. Одоо ингээд цонхоор харсан чинь. За иймэрхүү байдалтайгаар ойрт сонь сайхан дуулах юм бол ихтэй байна. Яг гоо тэгж жагаад би нөрөөгүүдийн талаар манай монголчуудын боддог бодол тий одоо үнэн зөв зөрүүтэй мэдээллийг бас хэлж өгье гэж бодож байна. За тэрнээс гадна нөгөө эмийнхээ юмыг одоо төр зогссон байгаа ч тийм ээ. Жохон залхуурсан. Одоо тэгтээ энийг жоохон арилгаад эмийнхээ мэдээллийг буцаад ингээ явжээ гэж ингэж бодож байгаа. Яагаад гэвэл миний хүн ч гэсэн тийм эмээ зөв хэрэглээд эхлэх юм бол өөрийнх нь эрүүл мэндэд маш их чухал гэж ингэж боддог. Энд одоо ингээд мэдээж одоо хиймэл оюухан Монгол байна. За тэгээд дээрэс нь одоо юу гэдгийг Монголд байгаа бүхэл юмнууд бол энд байна. Мэдээллийн бүхэл юмнууд нээлттэй байна. Тэгсэн хэрнээл хүмүүс эмээ сангаас ирж одоо эм зүйчтэй эмнийхэн талаар ярилцаж ингэж юу ярилцах нь одоо хиймэл оюуханаас илүү чухал болчиход байгаа байхгүй. Тэгэхээр мэргэжлийн хүнд итгэж гэн гэсэн үг. Тэгэхээр энэ итгэлцэл манай Монголд ч гэсэн бас маш сайн байгаасаа гэж боддог. Тэгээд ингийн тулд яах нь одоо эмээ санд ажиллаж байгаа, эмнэлэгт ажиллаж байгаа эм чимлэгийн мэргэжлүүд
маш их хэмээг сайн уншиж маш их сүүлийн үеийн мэдээлэлтэй гэхдээ бас нотлохоон тулгуурсан мэдээлэлтэй байх юм бол одоо хүмүүст их сайхан зөвлөгөөнүүдийг ингэж өгөх боломжтой гэж ингэж бодогддог. Тэгээд та нар ч гэсэн бас тийм байгаасаа гэж ингэж бодож байна. Тэгээд та нартай бүгдээрэнд нь сайн сайхныг хүсэн өрөөе. Ингээд дараагийн блогоор удахгүй уулзъя. За түр баяртай.